Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Сайн байцгаана уу үзэгчдээ. Яасан гэж өнөөдөр бороотой өдрөгээ бодтоо. Гоё юм. Гэтэ бороонд нөрхөө миний ус буржичтэй. Бүр ингэ байж байгаа. Бэдгэрэ буржицсан. Миний хасыг тавьдаг шүү дээ. Чи бороонд дараагүй. Энэ хөрмөл ирсэн байна. За, подкастынхаа шинэ дугаарыг бичихгээс сууж байна. Дахиад нөгөө гоё сэдвээ ярина. Өсний тухай ярина. Хүш ингэ бороо үзэхэд миний ус буржичаад идэж та. Энэ ямар уу? За, ерөнхийдөө яг байгалийн өөрийнх нь өсний тэр төрлөг чанар өөрөө буржгар өсний бүтцтэй байгаа байхгүй юу? Тэгээ бороонд нороод ирэхээр гоё илүү гоё тодсож өгдөг. Зарим эмчилгээний бүтээгдэхүүн ч гэсэн төрлөг чанарыг дэмждэг бүтээгдэхүүн бас байсан гоё юм тэр шиг. Гэхдээ одоо ч бас хайрцан байгаа айгу дэлхийн бол юу агарын цэвэршил 36% яваад байгаа шүү дээ. Ер нь бол яг вэ хөвөлдөрлөг өгчөөд ирэхээр борооны ус маань хуучин шиг сайхан биш. Жохон одоо юу гэдэг нөгөө хатуулагч чанартай азуун орж ирсэн тий. Тэгэж учраас үсэнд нөлөөлдөг. 50 солонгос эднэрт бол бороонд хизээч толгойн үсгээ явдаг. Харин тэгээд дэмсэн тий. За шууд борооны тухай ярьсан чинь нөгөө нэг подкаст авчиж байгаа баг мартчихсан шүү дээ. За маань зочиотлогч таагийн өөрсөн зочноо танилцуулаарай. За энэ удаагийн миний зочноор үсний эмэгтэйчүүдийн одоо ер нь үстэй хүн болгоны хувьд яг энэ үсний чиглэлээр одоо ажиллаад 4 жил гараг болж байгаа. Өсчнээс илүү мэдлэгтэй. Тэгээ миний баруун гар хамтрагч манай тайхын компани одоо менежер, борлуулалтын албаны дарга менежер. За ер нь бүх юмыг эндээ тэгээ стартап компаниудаас ч бүгдийг хийж өгдөг. Тэгээ өн хотойгоо ирсэн байгаа. За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ хүү подкастыг сонсож байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Маш олон зүйлүүдийг яг энэ нэвтрүүлгээр өгнө. Хэрэглэгчийн байр сууриас ч тэр өсчний байр сууриас ч сөхөлөө гэж би хүлээж байна. Заашгүй тайхын компани төлөөлөл. Надад бол их хэвээр асуух юм байна. Би дагитын энэ подкастыг хийж хэлснээс хойш тайхын бүтээгдэхүүнийг нэлээд сонирхсон. За хит хитэн салон дээр бас ингэ нэг аль болох ажилтаа үед чи ойрхон явж байгаа газар ороод гэс нэг үйлчлэгээ авчдаг юм байдаг шүү дээ. 2-3 салон дээр танай бүтээгдэхүүнүүдийг харлаа. Тэгээ зарим нь мэддэг болохоор энэ чи хэрэглэчи. За нэг уураг хийгээд өгчих энтер гэд тийм юмнууд боллоо. Зарим өсчин дээр гоё болоо, зарим өсчин дээр муухай хагаад байна. Бүтээгдэхүүн чи ойрог хөлөх байна уу? За баярлалаа. Их гоё асуулт байна. Ерөнхийдөө манай хэрэглэгч харилцагчдын дундаас ирдэг яг түгээмэл асуултуудын нэг байна. За тэгээд энэ юу нэг ямар учиртай юм бэ гэхээр өнөөдөр бүтээгдэхүүний стандарт. Бүтээгдэхүүний стандарт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо манайх бол яг бүтээгдэхүүнээ харилцагч болон хэрэглэгч нарт гэдэг хоёр төлөөр хувааж баг бүтээгдэхүүнээ борлуулдаг. За харилцагч нар буюу салааны харилцагч нарт борлуулж байгаа бүтээгдэхүүн донд одоо яг мэргэжлийн өсчингээр дамжигдаж борлуулагддаг бүтээгдэхүүн гэж байдаг манай бүтээгдэхүүн. За тэр дунд нь одоо таны хэлдэг саяны одоо өсний органик уурга байдаг, өсний будаг байдаг. За бусад хэмжлэгийн бүтээгдэхүүнүүд байдаг жишээ нь тий. За тэгээ яг энэ дунд одоо яг маш олон харилцагч дунд ингээ бүтээгдэхүүнээ борлуулад сургалт хийгээд явж байхад манай өсчийн дунд нэг асуудал гарч ирдэг л тий. За энийг одоо юу гэж тайлбарлах одоо нэг талаараа бол одоо хандлагын асуудал юм уу да. За нэг ийм зүйл байдаг. Хэрэглэгчийн төлөө нэг өсчин гэж байдаг. Өөрийнхөө төлөө гэж бас нэг байд юм шиг санагдаад идэв надад. Тэгвэл тэгээ өсчин хүн хэрэглэгчийнхаа төлөө байхгүй бол тэр хүн ч хэцүү биш ажиллана амьдраланд. Одоо яг энэ яг миний яриад байгаа тэр хандлага болчиход байна л да. Одоо яг энийг маш олон харилцагч хэрэглэгчдийн энэ санал гомдол дээр ирсэн дээр толгуурлаад үзсэнгүүд яг нэг юм хоёр сегмент байгаад байна. Гэхдээ би хинийн муу, хинийн сайн, хинийн тэгдэг гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ яг тэр бүтээгдэхүүн дээр одоо жишээлбэл манайхаас заасан стандартын дагуу одоо яг таны шиг хурдтай өсөнд бол 4 грамм хийх хэрэгтэй байсан бол тэр хүн одоо грамм дээрээ арай бага хийгээд тэр грамм хийх хэрэгтэй юм тий. Грамм хийх хэрэгтэй. Граммаар нь стандарт орцсон найрлагын дагуу Тэгжиж үрдэнгөө өгдөг. Гэтэл манай хэрэглэгч одоо харилцагчдын дунд нэг одоо үл ойлголцол байдаг чинь. Одоо нэг итгэлцэл
Тийм ээ. Харилцагч хэрэглэгчтэй итгэдэг. Одоо жишээлбэл та үйлчлүүлж байгаа өсчөнд итгэдэг. Юу хийж байгаа, яаж байгааг нь асуудаг. Гэтэл одоо манай энэ салоноор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дунд маш олон боломжууд байдаг. Тэрийг мэдхийн тулд таны орж байгаа өсчин болон тухайн хэрэглэж байгаа бүтээгдэхүүний одоо орц найрлага, хэрэглэх заавар бүх зүйл одоо нэг сэтгүүл, каталог одоо ингээд наацсан монгол хэл дээр орчуулалтаа байж идэг. Гэтэл манай өсчид харилцагч нар одоо нөгөө хоорондоо итгэдэг тийм ээ. Зааны сайхан уур гих чигээл тэнгууд нөгөөх нь одоо ер нь их жоохон бараа муухай тал руу явах гэдэг. Тэгээ сайн сайхан талын яриа л та тийм. Нэг муу юмнаас нь жишээ аваад ихэд манай уур гэж хэлээд өөр бүтээгдэхүүн хийдэг хүмүүс ч байна. Грамын дутуу хийдэг хүмүүс ч ингээл одоо иймэрхүү зүйлүүд маш их тохиолддог. Гэтэ одоо харьцангуй өсчид маа тэр алдаагаа засаад ерөнхийдөө харьцангуй ухаарч эхэлж байна. Яагаад вэ гэхээр одоо бидний өгдөг тогтмол сургалтууд болон тийм хяналт стандарт ялангуяа энэ хэрэглэгчдийн боловсролыг сайжруулад ирэнгүүт одоо та бүхэн салон руу ороод нөгөө бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ яаж хэрэглэх юм тийм ээ? Энийг мэдээд ирэнгүүт өсчид маань хүртэл өөртөө сайжраад ирж байна гэсэн. Тэгэхээр яг энэхүү подкастыг сонсож байгаа ер нь хүмүүстэй хандаж хэлэхэд яг ганцхан таахаач гэлтгүү. Бусад бүх мэргэжлийн бүтээгдэхүүнүүд өөр нэгэн орц найрлага хэрэглэх заавар байгаа. Тэр бүхнийг асуугаад өсчингээрээ тайлбарлуулад мэдхгүй бол продукт компанид залгаад тийм ээ. Судалж одоо нэг сүүлийн үед одоо сошиал дээр айгүйх яваад байгаа шүү дээ. Одоо залуучууд айгүй ингээд юмыг судлаад ялангуяа сая дийгдсэн коронавирус үед те манай ах их чинь тэр гэсэн чи ингээд ихчлээ гэдэг шиг нэг хэсэг нь бол ингээд цаашаа улс ортой судлаад байна. За яг энэ корона гарсан юм уу гараагүй юм уу ямар хүч юм те. А нэг хэсэг нь болохоор нүүнх нь шууд итгээд байна. Яг тэрнтэй адилхан юмыг шүүлтүртэй фильтртэй хандаад ягаад гэвэл та энд хөрөнгө мөнгө цаг хугацаа бүх зүйлийг зарцуулж байгаа учраас эндээ одоо ингээд өөртөө фильтртэй ингэж хандаасаа л гэж хүсэж байгаа. За ингэх юм те итгэн шалгана гэдэг үгийг хэрэглэх хэрэгтэй байна. Ятгах тусам нэгтэл юм байна. Яг тэгэхээр нөгөө би бас ярьж байгаа юм. Түрүүн нэг ингээд одоо би жоох сөрөг юм ярих гэдэг нэг бишээ. Бидний хийж байгаа подкаст чи яг энэ байхгүй юу? Бидний хийж байгаа юм чинь хэрэглэгч мэн ийм юм байт юм байна. Тэгэхээр би яг өөрийнхөө үсэн тохирсон юмыг яг энэ хэмжээ нормтой нь хийж ич надад зүг орох юм байна гэдэг. Энэ олон зуун мянган өсчдөөс чи хин нэг сайн гэж юм биш шүү дээ. Зүгээр та өөрөө зүг болох юм бол өөртөө хяналтаа тавиад эхлэх юм бол мэдж байгаа хүнд бол өсчин мэдж байгаа юм аа яг байх ёстойгоор стандартаар нэг юм шүү дээ. Тийм бодлоор тэр нөө бид нар нялх хүүхдтэй би бол вакцин хэлэхдээ бүр вакциныг гаргаж ирээ шин байна уу ямар ус их уу хэдэн сарын эзэн дуусах уу гэдгээ би бүр нэг өрхийн юмч бүр гайхтал бүр ингэж харчаад тэгээ яг задлааны нэг удаагийнх үгээд ингээд бүр яг одоо хүүхдэл тэгэдэж штэ тэгвэл яг л өстөн дээр хүртэл одоо бид нар яг тийм асуултаа асуугаа за энд одоо чи миний өсөнд хэдэн грамм уураг орох юм одоо хийж байгаа юм чи юу вэ за бараг ийм байдлаар ингэж уг нь гэхдээ нэг айдсан заяа тэгэхээр нөгөө үүс засж байгаа маань чи нөгөө нэг сувлэг тариаж байгаа сүлж айгу тааг байдаг байхгүй юу тэнгүүд би бол нөгөө өөр айгу зөөлөн одоо солонгосноо сурч мөчмөсөр өвтэй ингэж босуулж хагаад засаа дараас нь ингэж чаа. За ер нь тийм биш юм төс шудраг хүн бол ингээд баг тэр хүний дуруу миний хүүхд төр баг шахаад уурлахаар тэр манайхны нэг юу н болоогүй байл нэг үйлчлэгээний нэг салбар хөгжиж сураагүй учраас тийм шаардлага тавихад баг ингээд чи итгэхгүй байх гэсэн шиг аягүй юм нэг шууд хандлага нь юмаа шийдлээ ч юм уу нэг тэр уг нь тэгж болохгүй нэ шүү дээ тийм үү. Тэгээд танд үргэлж сонголт байгаа гэдэг. Та шалгаараа. Та яагаад мөнгө төлчихэд та яагаад хохирох хэрэгтэй гэж. Яг үнэ тийм. Та яагаад хохирох хэрэгтэй гэж. Та нэг хаалгараа онгоход нөгөө хаалга байж л байгаа шүү дээ. Магадгүй тэнд маш чанартай өсчийг хийдэг жижигхэн хөрхөн өрөө түрээслээд тэрэндээ бужигнжид өсч юм бас байгаа шүү дээ. Тэр чинь бүтээгдэхүүн чанартай байна, харилцаан зүг байна, өөрөө сайн байна. Бас нэг юм биш. Ер нь бол одоо завгүй хүмүүсийн хувьд айгүй аль болох ингээд нөгөө гэртээ орой гэс ингээд нэг бүс гэцгээ ингээд нэг заа нэг маск тавиад нэг маска өмсөд 10 минут энэ ер нь бол бид нар ч айгүй тийм төрлийн хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт тагийн бүтээгдэхүүн захын нэг супермаркетад байдаггүй. За одоо заавал усны салон орж авах юм уу та энийг яагаад шийдэж өгөхгүй вэ? Тэгээ түрүү хэлсэн за манайх харилцагч нартай болон хэрэглэгч нартай гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байдаг. За яг тэр одоо нэг хэрэглэгчний хүсээд таны хүсээд байгаа бүтээгдэхүүн нь мэргэжлийн хүсчингээр дамжигдаж
харилцагч нарт одоо хэрэглэгч нарт хүрдэг бүтээгдэхүүнүүд багхгүй. Яагаад вэ гэхлээр тэр маань өөрөө тэр бүтээгдэхүүнийг тэр үсчин хэрэглэхийн тулд өөрөө сургалтуудад суусан байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийг мэдсэн байх хэрэгтэй. Доор хаяж одоо хэрэглэгч нар тэгээд үр дүнгийг үзсэн байх хэрэгтэй. Яг ингэж ч тэр хэрэглэгч нарт бүтээгдэхүүнийг хүргэх хэрэгтэй гэдэг. Нөгөө талдаа бол таны одоо яг таны саяны асуусан асуултанд одоо тохирсон бүтээгдэхүүнүүд бас байна. Одоо гэрийн нөхцөлд одоо гэр бүлэрээ хэрэглэх бүтээгдэхүүн байна. Зөвхөн өөртөө хэрэглэх бүтээгдэхүүн байна. За хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн байна. Эрэгтэй хүнд одоо зориулсан тусгаалсан бүтээгдэхүүн байна. Их мэтлэнгээр маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Эднээс л одоо сонгож хэрэглэх хэрэгтэй. Эднийг хаасах байна. Эдрийг бол одоо манай мэргэжлийн өсчин салоонууд одоо Улаанбаатар хотын аль ч цэгээс та очиод худалдаа авах. Салон дээрээс авах юм байна. Зөвхөн салон буюу мэргэжлийн өсчингээр дамжуулж таар тохирсон зөвлөгөөнийхэн дагуу ер нь энэ дээрээс дашин ингээд Замын ороод хэлэн шалтар савчдаг болохоор монголчуудын юу л даа. Тэгээд нэмж яг нэг жишээний яриаг төр зогсоогоод нэмж хэлэхэд яагаад бид нар анх өсчингээрээ дамжуулсан тий яагаад ингэсэхээр өсчин хүмүүсийн онцлогдод мэдэрдэг тийм учраас энийг дамжуулаас гэсэн. Гэтэл нөгөө тал нь яг яагаад ирсэн хэрэглэгч маань болохоор одоо яг тэр дотроо өөрийнхөө тохирсон бүтээгдэхүүнийг өсчнээс аваад өсчнийхээ энэ хоёр чи хоёр өөр байгаа. Зарим хүмүүс тэгж хэлдэг те өсний уургийг ингээ өсчний найруулж байгааг харчаад надад ч худалдаж байгаа гэртээ хийчихье гэдэг. Тэгэхээр тэр чинь ус 60-аас 70 градусын халуун байна. Цохиж найруулна. Тэгээд тусгай шампуноор нугааж хайрсан давхаргыг нэ гэсэн юм байдаг. Тэнгүү зарим өсчингүүд дэше тэрийг очинд зараа явуулсан байдیں۔ Бид чинь нөгөө 400-500 өсчинтэй ажилтдаг болохоор тэр чинь маш олон юмнууд бас гарна шүү дээ. Тэгээд ингээд харилцагчаа муулаад байгаа юм биш шүү. Тэгэхээр ингэж болохгүй шүү л гэдэг юмыг хэлээд. Тэгвэл хэрэглэгч ч гэсэнтэй тийм нарийн ширийн залттай юмыг бол аваагүй дээр юм биш үү? Ер нь бол доотлын дэлгүүр ороод пантен аваад өсөө угаачдаг тийм хүмүүс яг үндэ таагийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэнгүүт заавал салон орж нэг өсчинтэй уулзаж бидгүй одоо цаг зав зарцуулж авах биш. Гэлс карт аваад аваад ороод өсөө угаачих гэдэг шүү дээ. Доотлынхаа өсчинд шаардлага тавих хэрэгтэй. Би тайхагийн өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг авмаар байна. Чи нэвтрүүлээч. Тэр өсчинд бидний үйл хаалга үргэлж нээлттэй. Тэр өсчинд өрхтөө хүрээдрээ. Эхлээ сургалтаа. Энийг ийм бүтээгдэхүүн. Нөгөө нэг жор баригчийн юм чинь л өсчингүүд давхар хийгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүтээгдэхүүний онцлог найрлагыг мэдэхгүйгээр сайн гисэ. Гэт нэгийг өгөөд иж ерөөсөл. Тэгээ нэг үеэр бодох юм бол одоо бас юм мэргэжлийн бүтээгдэхүүний зах зээл өрсөлдөгч компаниуд нэлээд их усантай холбогдуулсан бас манай өсчдийн үед бол яг энэ саяны ярьсан дээр бол жоохон хандлага жоохон сул байдаг юм. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл таныг түрүү хэллээ шүү дээ. Ямар ч харилцагч хүмүүс орж ирсэн тухайн өсчин тэр хүн те сайхан энийгэд мэдлэхээс ихсүүлээд таны өсийг онцлоод те ямар бүтээгдэхүүн хэрэглэхээ тайлбарлаад тийм ээ. Ингээд яг үйлчлэгийн стандартын дагуу яг явж байна. Ингэж явдаг маш олон зөв хандлагатай өсчт байгаа. За сайн байна уу ингээд танд өндөр хэрэг одоо хоёул өс яах вэ те? Зөв таны өс чинь ингээд хуурашаад ингээд гимтцсэн байх шүү дээ. Тэгэхээр одоо таны өсөнд ийм уург хийх хэвээр энэ уург маань одоо 96% гэлэр нөхцөлтэй ийм. Энэ үр дүнтэй. Тэр үр дүнтэй ийм болгоно. Гэтгсэн үед бол хэрэглэгч бүр сэтгэл ханамжийг авдаг. Яг энэ талаар бид нар бол одоо харилцагч нартай бол баг 3 жил гаруй удаагийн сургалтуудыг тасардаггүй хөгждөг өсөр байгаа. За сэтгүүлчний асуулт гэхэд айгүй хачин нэг асуулт гэж байна. Яг өсчний стандарт батлагдсан байдгүй. Стандарт бол байхгүй. Үгүй. Байх үед байдаг. Гэхдээ тэрийг мөрддөг. Тэрийг шалгадагч газар байхгүй. Мэргэжлийн алт байдаг. Тэгээд тухайн газар нэг асуудал гарангууд ирээл гэж сүйд болж өгöl. Хившүүлдэггүй. Хившүүлэн байнг шал. Тэг өсчний стандарт дээр тэгвэл хэрэглэгч надад хэрэгтэй. Хамгийн чухал очиж байгаа өсчин чи ийм байх хэрэгтэй гэдэг 3 юм хэлж өгөөч. Юу юуг нь харах хэрэгтэй нэрээ. Одоо саяны яг хэллээ шүү дээ тий. За эхлээд таны үсийг заавч уншлах хэрэгтэй. За уншлна. Бүтээгдэхүүнийг тайлбарлаж өгнө. За гуравт нь үр дүнгийн хэлж өгнө. Энэ 3. За тэр надтай ярилцах юм байна. Тэгвэл би одоо ингээд алчуурнч гэдэг юм уу тий. Эсвэл нөгөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ жигнж байгаа үгүй юм ч юм уу тий. Тэр энтрийг ингээд яг мэдлэгтэй болоод та нараас мэдээлэл аваад бол яг шаардаж болох нь байна. Эднэр нь яг тэр стандарттай байдаг юм уу? Яг байдаг юм байл. Энийг бид нэр 2019 оны сүүлийн намрын сургалтууд дээр яг мэргэжлийн амлалтын байцаагч
бүсгүйг дуудаж ураад яг одоо тэнд сууж исэн 50 гаруй манай сургалтын зориуд ирсэн үсчдэг зориулаад сургалтуудыг өгсөн. Тэгээ яг мэржлийн хяналтын стандарт нь юм байдаг те. Ачуур баг цааваа ингэж хариуцах хэвээр те. Одоо та бүхэн маань хариуцах гэж байна уу? Одоо нөгөө устын цахалгаа хийдэг притгээ байнга солих хэвээр ч гэдэг юм уу те. Одоо ачуур хатаадаг угаалгын машин гэж нэг тустай байхад ачуур ухаадаг нэг угаалгын машин гэж тустай байх жишээ нь. Их мэтлэн маш олон стандартууд байдаг. Мэргэжлийн хяналтын байцаагчаас гадна хараад тэр стандартуудыг жишээ нь хэд би бол тэр стандартыг Монголын стандартыг харсан. Яг өөрийнхөө бол одоо яг баг хамт олондоо сууж нэлээд нухаж гаргаж ирсэн. Манайд бол цэвэрлэгээний стандарт, одоо будгийн стандарт, химийн стандарт, одоо эмчилгээ хийх халгаан эмчилгээний стандарт бүгд тусдаа. 7 хоногийн тэт хэд өдөр хаалга туулах цонхыг ингэж угна. Харин энэ вирусаас хойш бол тогтмол хийдэг болсон. Өсчний салон болгонд стандартн дээрээ хатаагч байна гэж хэлж байгаа хэрнээ салоонуудад байдгүй. Маш олон хүний толгойн асуудалтай, арьсны асуудалтай үсийг одоо далчуураар угаагаад байдаг. Гэтэл үнэхээр хатаагчийн дотор хийж далчуураа ариутгаж байна. Би хаяа ингээл ажлаас олж шалгаал ингээл хянаал гэж гот ингээл манайхан боконд нь түлээ хийцэн гэдэг байхгүй. Нөгөө одоо юу гэдэг тэр чинь хүний хандлага би 20 хүнтэй ажиллаж өнөөдөр зөвхөн цэвэрлэгчийн хянаадаж чадахгүй шүү дээ. Тэрнтэй менежер харьцдаг. Гэтэл тэр хүн тэгж гинөө багцаа хариуцах гэж гинөө гэдэг. Ер нь бол байнга Яг энэ алчуурн дээр би одоо ингэж Италид явж өсөж ороод угаагаад миний үсийг алчуураар арчааг байхгүй юу? нэг удаагээс Тийм нэг удаагийн том салфетка арчих. Надад бүр хөөх ямар. Тэгээ би өмнө тэр алчуур ингээд яг үндэ зарим ус чинь ингээд нэг алчуурн бодогны толон молон болцсон юм ингээд нэг бүзэн дээгүүр тавиад тэгэхэд ингээд тухгууддаг штэ тий. Яг тэр нэг удаагийн салфеткаар миний үсийг арчиж байгаа надад бүр амар гой санагдаад ямар чод нэр ийм юм байж болох нь штэ гэж бодоод нөгөө талд нь би ботохгүй юу. За одоо ингээд миний үсийг арчингууд ингээд хогроо чинь. Тэнгүүд би байгальд хог тарьж штэ. Гэ бодонгууд хэрэг дурлаад нөгөө тэ нэг Итали ус чинь тэ нөгөөхтэйгээ арай чамаа нэг англи хэлнийхаа чадамжаар хоёлаа яах вэ өөр хэлээр ярьж юм чинь асуухгүй одоо ингээ энийг яах вэ би одоо ингээ байгальд хог тарьцсан уу эн чинь моднаас гарч байгаа гэл гисэн ч тэгж яах санаа зовлтгүй энэ одоо нойлын цасны үйлдвэрлэлээ явна л гэж байгаа тий яг тийм олон улсын сургалтын дээр сууж ах ч гэсэн дандаа тийм альчуур ачаадаг. Гэхдээ бид нар Монгол үрсэн дээр бас буух хэрэгтэй. Нэг хүнд тийм альчуурыг өгөөд ахаар бас бидний ингээд хувьд бол зарлага нэлийн өндөр гарч ялдаг тий. Тэгэхээр одоо сая намар ингээл ингэсэн юм аа. Тэмбүү өвч Монголыг эзэлчихээ гэх бөө юм байна. Тэгэл би ч одоо айгаал тий амар том мэдүүлээд тэгээд ирэнгүүт нь хоёр талынхаа салооны суултурыг хоёулаа юм бидээ болгосон. Хоёул ингэ. Тэгээд өөрийнхөө ажилчдыг ч гэсэн ороо гэж цэвэрхэн суугаад очны 0-доо бидээгээрээ ингэ шалга малга хийгээд ариутгачиж байгаарай гэдэг. Тэгээ энэ бол хэрэглэгчтэй өгч жоохон ч гэсэн бидний чадах юм байхгүй. Би тэр бидэг хийцэн гэсэн яа дий. Тэгтэл ингээд нэг зүйлийг ч гэсэн тий. Тэгэхээр зүгээр эцсийн бүлэгт хийх гээд байхад алчуураа ариутгаж байгаарай, тогтмол угааж байгаарай тий. Одоо ингээд давхарда манайх бол аягүй хэцүү байдаг. Нөгөө халгаан имчилгээ хийдэг учраас ургамлын үнэр чи алчуурандаа шингэрээд эвгүй үнэр үнэртэй байдаг. Тэгэл тэр чинь тогтмол ариутгуулж явах хэрэгтэй. Тэгэхээр үйлчлэгч та бид нэр хэрэглэгч та өсчөнд орохдоо ийгэл маш олон ягт зүйлээд байгаа гэстэй. Зөвхөн алчуурын ариу зэрээс авахлаа. Гэхдээ таны хүснээр бид бас тун удахгүй тэр олон улсын стандарт 0-ын цасны үйлдвэрлэдэг алчуур руу бас орох байхаа. Тэгтээ миний ажилласнаар Европод хамгийн сайн нэт юм билээ. Нэг хоёр үйлдвэрлэл яваад байдаг билээ. Хоёр стандарт. Хятад Аз руу нэг өөр маягтай, Европ руу нэг өөр. Би Азад Хятадд арчуулж исэн нэс шал ондоо. Европ бүр ингээд үдсэн яа тийм чинь бас соёлыг судалж байгаа юм чинь арчичаад тасрах нь масрах нь гэж үдсэн маш бат бөхт юм. Ерөнхийдөө 0-ын цасны зузааруулсан хэлбэр юм билээ. Гэтэ 0-ын цас гэж ойлгож болохгүй ариутгалтай. Тэгээд ордон өнгийн юм шиг бол яг цав цагаач биш. Тийм билээ. Тэгээд бас удахгүй орно ах гэж бас ерөөж нөө тий. Би ярианы сэдв жоохон өөрчлөлөө. За надаа бодоод маахны сонирхох байх гэж би ер нь эргэл нэг амьдралын хэмнэлээ ботхоор бид нар өвсөө ураг гар ихтэй бол ургаад нэг нүд амын дараад нүдрүү нь орохоор. За миний хувьд нэг уйд ч юм уу эсвэл өсний салаа ячвал баг ер нь хинэггүй дүү амьдралтай байгаад байна л да. Эсвэл завгүй ч юм уу өөртөө хайргүй ч юм уу одоо. Тэгэл нэг тэр үед ороод тайруулчин. За тэгээ шаардлага гарвал гэртээ нэг жоох маск тавиул тавьчих юм ингээд. Гэтэл үнэндээ яг үс хэр хугацаа тутамд
одоо нөгөө нүүр би тэгсээр би нүүрэндээ явахаар өнгөтэй юм иргээд нүүрээ ашиглаад байдаг байхгүй. Тэр яг тэр талаас нь дор хажтаа тедэн сардны ядаж нэг удаа маск тавьчих. Ядаж ингэчээ гэд нэг юм бүр арайчтай нэрэ гэж бодоход л ингэч гэсэн тийм зөвлөгөө бас байвал хэлж өгч. Энэ бас аюу гоё асуулт. Одоо бид нар яг л үнэн багхгүй эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд ч ялгаагүй. Эмэгтэйчүүд бол ингээл нүүрээ амдаа ингээл одоо юу гэдэг юм одоо жишээлбэл манай ихнэр байна те крем, тоос, савн, гоожуулагч юу гэдгийг. Тэгсэн чинь надад нэг нэвгийн тос. Одоо на алдарт нэвгийн тос те. Тэр би яг энэ доо сайхны салбарт ингэж ороод ажиллаж хийснээс хойш. Тэгээ яг гоожуулагч хэрэгэлдэг болоод нүрийн савнтай болоод одоо ингээ өөртөө анхаарч гэлж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан. Яг амар гоё асуулт асуулаа. За эрэгтэй хүн дээр нэг жишээг нь аваад л эрэгтэй хүн бол хамгийн хайртай зүйл нь машин гэдэг шүү дээ. Машинтаа тий шилтгэл ажиллаж тий шингэн авч хийдэг байж чи. Тий. Өөрийнхөө тий одоо нүүрэндээ ятаж нэг нүрийн сав эсвэл үсэндээ тий ятаж өөр тохирсон нэг шампуныг хэрэглэдэг болосоо л гэж юу хүсэж байгаа. Тэг яг асуусан асуултанд нь бол яг тогтмол нэг тэр тэдэн хоногт тэдэн удаа гэсэн юм юусе байдаггүй. За Та одоо яг л миний ярьдаг мэрэгжлийн өсчин дээр очиод зөвлөөд зөвлөгөөгөө авсан байруудаа онцлуулаад тэгжижил бүтээгдэхүүнийг хэрэгэл. Бид нар эмнэлэгт очиод яадгүй шинжилгээ өгдөг, эмчилгээ хийлгдэг. Үсчихсэн амтай хэрэгтэй. Тийм учраас та мэрэгжлийн өсчин дээр очиод зөвлөгөөгөө ав, бүтээгдэхүүнийг хэрэгэл. Ийм л зөвлөгөө. Гэтэ манай өөний хувьд бол бас хэрэглэгч нарт маш их зөвлөгөө өгдөө шүү дээ. Өөрөө бас нэлээ эвгүйстэй. Тэгээд өөрөө нэг өсчтэй харьцдаг учраас өста Монгол улсын мастераас ахуулаад амар гоё л шүү дээ. Жижиг газар ажилдаг тий. Бүр ингээд баг одоо хамгийн жижиг ингээд цэгийн үйлчлэгээ гэж бидний нүд яриаддаг. Тэгтэл том салооны хай зэрэглэл үйлчлэгээ баг бүгдэн дээр нүсэцс болсон баха. Гэхдээ нөгөө манай өсчтийн дунд чинь бас айгүй гоё харилцаа байдаг. Нэг талаараа энийг хүмүүс би бол анхандаа энэс нэг жоохон жирхэд гэдэг гэсэн. Одоо нэг бүхэл бүтнийг продукт компани одоо ингээд менежер тий одоо нэг тогтц өсчинтэй болчих болтгоо юм уу гээл одоо өөртөө шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэл ингээд харилцагч нар руу ороод явсан чинь нэг жоохон өг сургаал гэлэнгүүт бүгд нөгөөдөл чинь надад халамж тавиад эхэлж За. үе чиний өс чинь жоохон миний өсийг амар засах сонирхолтой ер нь дийлэх юм. Үсчих гээд Тэр байлаа. нөгөө их нар ах нар чинь чиний нэг түг амар ширүүн Босоо. ширүүн босчдаг үс тэр жоохон хэцүүл засагддаг юм шиг байна. Тэгэнгүүт л яхад одоо манай харилцагч нар ч одоо ингээл дотносоол ирэнгүүт чигүй их чинь дүү наашаа суучаач гэж нэхэ би нэг засаад ингээд ингэчүүл гоё харагдах юм шиг байна гэл амар их хитдэг байсан. Тэгэл би ч анхандаа тэхний санаа зовоол. Гээгүй чи яах дараа олъё гэл. Тэгэл сүүл рүүгээ яас гэ нэрээ яагаад энэ хүмүүсийг хүндлээд тэний удаа сэтгэлийн ингэж асууж болохгүй ингээд. Тэгээ ингээд асуулаад яваад үзсэн. Юу нь яг бүгд яг адилхан. Тэр дунд үйлчлэгийг хандлагдаг л хоёр юм байдаг. Уучлагаар тийм юм биш. Яг адилхан. Одоо хүмүүс боддог шүү дээ. Одоо манай одоо ингээд хэрэглэгчнэрийн хувьд одоо нэг цэгийн өсч одоо нэг дайны бодлын доор байдаг өсч чинь л байгаа. Яг энэ дунд нөгөө яг л нэг миний саяны хэлдэг тийм нөгөө хандлага асуудал явагдаад байгаа юм л та. Аль нь илүү ариун цэвэр сайтай, аль нь цэвэр ариун цэвэр муутай гэх юм. Тэгээд тэрнээс гадна яриаг нэг тасалж байна. Тэрнээс гадна бас ингэдэй. Нэг удаа сест амар өнтөө өсч чинь яслуулж үзье гэдэг. Наад санаач бас энэ дүнд яваад байгаа тийм. Гэтэл бүр боломжийн өмнөр засдаг хэрнээ бүр илүү ч байж гэдэг. Тэгэхээр олох. За одоо яг манай нөхөр яг тийм хүн олцсон заяа. Тэр хүн нь одоо буян тухай хоёр дэдэг нэг зүйл. Яадаг вэ гэхээр 7000-аар л засаж байгаа. Янз манай нөхөр өсөс яг одоо чинь шиг. Шингээ юу вэ? 7000-аар өссөн гэж юу гэсэн. Ер нь өсний тайралт ямар гэдэг. Дундад. Энэ бас амар өөрсгөл байсан. Та нар Янз гой засдаг байж би яриад басна. Тэгсэн чинь ингээд юу ань заа өсийн засаа зогсохгүй ахаа духыг ингээд тэрээд гэж нүүрний хэлбэрийг захлаад хамран доторх өсгийг аваад өгөө заяа. Хөмсгийн засч өгөөд захлын өсч өгөөд 7000-аа л авдаг. Угаадаг арчсад. Нөхөртөө тэгвэл ингэж хэлдэг. Өсчин дор болгонд нь. За чамд ийм нарийн цэглэгээ хийд юм бэ? Критикээ сольж гин үү? Урд хүний захалгааг хийсэн юм аа танаа нөхөрт хэлж гин үү? Та энийг хэлж ирсэн үү? Энийг хамт анзаарсан. олж исэн. Би ч одоо тийм амар юм. За. Сольж ирсэн үү? Яг бүр ингээд нэг шинэ юу задлаад шинээр хийж яадаг. Наад чинь тэгээд дараа ингэж боломжийн үнээр засчаад ингэж юм. Гэтэ янз янз. Энэ ямар сони юм яригдаад байгаа юм. Юу 7000-аар тийм юм хийх
Вакс хийхэд 35,000 гэдэг бикини вакс хийхэд. Тэгээ би өсчний үнийг асуугаад байгаа. Гэтэл чимээгийн нөхрийн тэр бүх юмыг хийхэд өсчий хэдэн минут зарцуулах уу? Хичнээн хугацаа зарцуулаад тэгээд хичнээн бас ингээ угааж муугаа шампу хэрэглээд тэгээ вакс хийхэд яаж ойлоо та нар боддоо танай нам мэрэгжлийн үнц нь хаана яваа? Тийм. Яг энэ чинь бүр яг манай одоо би чи одоо нийтдээ 3-400 гаруй ярилцдаг шүү дээ. Ярилцдаг. Ярилцдаг. Яагаад одоо ийм одоо 50,000-аар үс тасдаг үсч юм байна. 5,000-аар тасдаг үсч юм байна. 3,500 тасч байгаа шүү дээ. Оо. Бүр Гэр оролт. Гэр оролт. Одоо яг энэ үсчнэнд яриулмаар байгаа миний нэг үс хийдэг бол хүүхдийн үс том үний үс гэж. За, адилхан л үсэт. Адилхан үс. Гэхдээ та адилхан үс гэж бодож байна. Ер нь яагаад том үний үсийг үнтэй хүүхдийн үсийг хямдан засах хэрэгтэй. Танисаа Яаж утсан чи юу анистэй? Ялгаагүй л ажил орно өстэй. Уг нь бол тийм. Ажил бол ялгаагүй л орно өстэй. одоо ингэдэг байхгүй хүмүүс орж ирээд одоо манай харилцагч дууралт юм шүү. Одоо хүүхдөөс яхаа бидэртэй ор ядал үсэрсэн. Тийм. Чи одоо ингэ жижиг үсэрсэн. Гэтэл нөгөө том хүнээсээ илүү хүүхдийг арчлахтай гэдэг. Харилцан дээр. Тэгээд хөдөлдөг ч юм уу одоо ингэ Тогтвортой ерөөсөө суудгүй хүүхэд хэцүү байдаг тийм. Хүн илүү хөдөлгөөн. Тийм байна тий. Гэтэл тэр хүн хөдөлгөөрөө өнлөөлөхөр идэл хүмүүс үнэлэмжээрээ шууд жоох хүүхдөөс хямдсан хэрэгтэй гэдэг нөгөө сэтгэлээрээ итгэж гэх юм те. Одоо чинь яг миний яг өмнөх ярьж исэн шиг би одоо цэгийн үсч ингээс дээд зэрэглэх юм. Тэр нацаас ус. Тэгтээ тэрний үед үнийг ялгаа. бүтээгдэхүүний ялгаа байгаа. Тэгтээ. Ганцхан Орчны ийм ялгаа байгаа. Орчны ялгаа байгаа. Гэтэл өнөөдөр одоо хаанаас тэр баруун талд байгаа тий одоо хотоос азлагдсан захын дүүргийн үсчин хотын дэг үсчин хоёроос хэсүүлээд туризмын байрны өмнө туристик талбай орчин ингээд эднэрэнд нь шингэсэн учраас нэмэн үртгнүүд нь бас явд юм бол явж байгаа чинь. Хоёрдугаар нь ста нөгөө эмэгтэйчүүдийн бикини хийгээд би нэг бикини хийлгэс чи айгүй юу асан штэ. Айгүй тийм нэг хэцүү мэдрэмж авсан штэ. Хийлгээл хэд өгөлдсөн чинь 35,000 алга дарамхан газар шүү дээ бид нэг ч тийм. Тэгээд тэр чинь 5 минут орж байгаа юм. Гэтэл Яг тийч л хэлээд байгаа. тий гэтэл би өөрөө тий 30-40 минут ингээд тэр хүн зөвлөж байгаа юм тий. Бүр ингээд үйлчлэгийн ажил гэдэг чинь бас айгүй сүнсэн биеийг ингэж зовоодаг ажил шүү дээ. Хаалгадна тэр хүнийг өөр юм болгоно хамт ярина гэдэг зөвлөлтөнд тэгчээд би 30 минут 40 минутын дараа 45,000 төгрөг гэдэг тэгэхээр арай л харьцангуй уус тий. Харин нэг мэрэгжлийн чинь үнэлэмж бол бас Бид нар бас энэ үнэлэмжийг бол ерөнхийдөө бас нэг жоохон эргэж харах цаг нь бас болцсон. Яг би бол харилцагч нартай бол ингэж хэлдэг. Одоо тайралт хийдэг цаг өнгөрсөв. Тайралт нь бол одоо ингээд багасаад ингээд хүн болгонд мэрэгжлийн бүтээгдэхүүн ороод эхэллээ. Мэрэгжлийн бүтээгдэхүүн зөв стандарт юм аа. Хэрэглээд эхэллээ. Тэр хүн 40 минут зогсоод үс засах юм уу? 25,000. Эсвэл нэг 40 минут үс бодоо 100,000. Өсчтэй зөвлөд байгаа байхгүй юу? Таны үйлчлэгээний аль хэсэг танд маржин одоо ашиг илүү их юм бэ? Бүгдөө л үсээ тариулдаг. Гэтэл хүн төрөлхтний үсний ургалт хамцсангүй бага болсон. Хэтэрхий шингэрсэн. Тэгэхээр үйлчлэгийнхаа сервисийг солиод тий өөрийнхөө арай илүү арчилгаан дээр ашиг өгдөг болвол нэг цаг дотор тий энийг анхаарч хараачаа гэж хэлээд байгаа. Ер нь бол мэрэгжлэлт нөхдөд. Тэгээд энэ үүрэг одоо үсэж байгаа хэрэглэгч нар маань бас нэг талаараа буруугаар ойлгож магадгүй. Яагаад тэгэхээр одоо Үн нэмгээд байгаа шиг ингээд байгаа. Яагаад ингээд байгаа ингээд тий. Үгүй энэ үсчин гэдэг хүн чи одоо яг нөгөө дээр үеэс эхлэл нэг би ч гэсэн одоо энэ үсгийн салбарт ороход энэ үйл үсчин гэдэг бол одоо эрхчлэлхүүрний ажил гэж би энэ үг боддог байсан. Маш Үсчин тийм гэдэг юм. одоо би л тэгж л боддог байсан. Гэтэл яг энэ салбарт ороод ирсэн ч үгүй юм байна. Энэ дунд чинь хөдөлмөрч дайчин амьдрал ерөөсөө бүр үгээр хэлхийн аргагүй ингээд бүр амар гоё амьдралд ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээ энэ амьдралыг судлаад ингээд цаашаа яваад үзсэн чи өсч хүн өдөрт тий гэр бүлтэй ээж цаг заагаад зурч чадахгүй өглөө 9 цагаас тий оройн 22 цаг хүртэл зогсоох. Маш их хөдөлмөр. А гэтэл тэр дунд маш олон хүмүүстэй хайрцсан хоол идэхгүй байх, хоол идэхгүй байх. Амархан ус орнд хөлөр өмнөс шигтэндээ эсвэл одоо химийн арилгатай бүтээгдэхүүн хэрэглээд хоолтон тэгэл энэ чинь нөгөө гэр бүлд нь асуудал гарна хэмжлэг хэрэглэгчтэй. Яг нөөсөн тийм ганц тэгээд айгүй проблемууд байдаг. Энэ бүхнийг даваад те бас нэг талаараа үйлчлэгийн стандарт сайжрах шүү. Тийм ээ. Энийг маань харилцагч маань
хэрэглэгч маань ойлгоод хамтдаа сайхан хөгжцгөө юу л гэж би уриалмаар байна. За, өстой гоё сонирхолтой дугаар биччихлээ. Сонсогчдоо баярлалаа. Тэгээд дашрамд бас хэлэхэд сонсогч хэрэглэгчдэд ер нь халзан үнд ч гэсэн өсч хамаатай байхгүй юу? Нэг бол халзан болох гээд усаа усуулахгаа өсч орж таарна. Үгүй бол халзраад байгаа бол асуудлаа шийдэхгээ өсч орж таарна. Тэгэхээр бүх хүнд хамаатай энэ дугааруудыг маань үргэлжлүүлэн сонсоорой. Тэгээ бүх хүнд нэгэнт өсчин гэдэг мэрэгжил хамаатай. Эн чинь мэрэгжил юм байна. Тодорхой одоо үн цэнийг ойлгож хүндэлж бас өсчинтэйгээ харилцаж байгаарай гэж хэрэглэгчтэй хэлмээрэн. Дээрэс нь өөрийгөө мэдлэгжүүлж мэдээлүүлжүүлчихэд мэрэгжлийн өсчингээс мэрэгжлийн үйлчлэгээ шаардаарай гэж сонсогчдод бас хэлье. Тэр гоё уриалга байна. За тэгээд маш их баярлалаа. Бидэнтэй хамт байдаг сонсогчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаараа их өндөрлөж байна. За манай Facebook пэйжээс шууд та бидний подкастыг сонсох боломжтой байгаа. Сайн подкаст латинаар бичээд хаах юм бол манай подкастыг та лайк дараарай. За тэгээд iPhone дээр маш их сонсолттой байлаа. Ерөнхийдөө статистикуудаар харсан iPhone-ы сонсогч нарт маш их баярлалаа. Тэгээд iPodcast-аар бүргэлдүүлэн та нар сонсож бидний шинэ мэдээллийг цагуургаж авч байгаарай. За Samsung дээр маш олон төрлийн одоо подкастын аппликейшнуд байдаг. Бүгдэн дээр нь бид нар байршуулсан байгаа. Тэгэхээр та хүссэн аппликейшныг татаад бас сонсох боломжтой. За тэгээд нийслэлийн тэргүүлэгч FM 101.7 дээр пүрэв гараг болгон 18:30 минутаас та сонсоорой. За мөн M+ дээр та бас биднийг сонсох боломжтой байгаа шүү. Сайн подкасттай хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай гарч бороонд алхлаа.